Сайн байна уу та бүхэндээ. Ханза брендийн Boy B 607688 кодтай шаршуугийн ажиллагааг танилцуулах гэж байна. За энэхүү шаршуугийн нийтдээ 77 литрийн багтаамжтай Bacon Porosity 30-аас 250 Цс хүртэл халалттай бүтээгдэхүүн байна. За 3 давхар хамгаалтын шилтэй шилэн тохирдох юм бол салгаа цэвэрлж болно. За тэгээд анхны мэлгийн хоолны зааврын дагуу горим дээр тохиргоо өгөөд ажиллах боломжтой. Мөн синстэй гэрэлтэй пижнаар мах гэсгийх горимтай. Нэмэлтээр нэг давуу тал гэвэл 15 кг-аас аюулгүй гүдэг зам. За мөн болц хэмжих зүгээ энэ талдаа байршуулад бүхэл махны болцыг хэмжиж болох байгаа. За энэ хажуудлын хэсэгт нь болохоор ийм болц хэмжих зүү хийх зориултын ийм нүхлэгээ байрлаж байгаа. Энэхүү нүхлгээндээ зүүнийхээ нэг талыг нь хийгээд нөгөө талын ийм урт зүүг нь болохоор бүхэл махандаа зоогоод болц нь болохоор дохио өгөөд ундрах боломжтой. За шаршуугийн анх ажиллуулгатай яах вэ гэдгийг та бүхэндээ танилцуулъя. Шаршууг анх ажиллуулахад мэдээж цагны зурган дээр анивчж байгаа энийг гэрийн хамны цагтаагаа тохируулах боломжтой. За тохируулахын тулд суман дээрээ дарж цагаа өгөх боломжтой. За тэгээд цаган дээрээ дахиж дарснаас артлын минут нь идэвхжин гэсэн. За буцаага цаган дээрээ дараад таны гэрийн хамнанд тохируулсан цаг нь бүрэн тохирогдоод хадгалагдаад үлдчихэж байгаа гэсэн. За ингээд ажиллагаагийн эхлүүлэхдээ бүтээгдэхүүн хийхдээ та асаах товчлуур дээрээ дарна. За тэгээд гормын сонголтын дээрээ дараад сумаараа гүйлгээд гормоо сонгоно. За тэгээд нийтдээ одоо энэ шаршууга маань бол 12 төрлийн горимтой байгаа. Та 12 төрлийн горим хүртэл сумаараа дэшид дошоо гүйлгээд байршуулах боломжтой. За дараа нь юуг тааруулах вэ гэхээр за энэ горны сая идэвхжүүлэг болохоор онторчлаа. За дараа нь болохоор гарацсан дээрээ дараад нэмэх хасгаараа бас дээшлүүлээд гарацаа сонгоод окей төвчөө дарна. За ингээд таны өгсөн горим болон гарацын дагуу бүтээгдэхүүн болох тал дээрээ шаршууг нь ажиллаад эхэлчихэж байгаа гэсэн. Шаршуугаа ажиллуулснаасаа хойш та сэрүүлэг өгөх боломжтой. Сэрүүлгээ өгөхдөө цагны зурган дээрээ удаан дараад идэвхжүүлэх байгаа. Тэгэхээр сэрүүлэгний зураг гарч ирнэ. Энэ дээр болохоор сумаараа бас дээш нь доош нь гүйлгээд минутаа өгөөд байршуулчихна. За тэгээд окей төвчөө дарснаар таны өгсөн сэрүүлэг болон ханы цагтаагаа тохироод бүтээгдэхүүн цаг нь болсны дараа сэрүүлэг дуурайд унтрах боломжтой гэсэн. За ингээд нийтдээ 77 литрийн багтаамжтай Ханза брендийн шаршуугээ болол ерөнхийдөө ажиллагааны гормын тал дээр бол ийм ажиллагаатай байгаа. За тэгээд хэрвээ та шинээр энэ бүтээгдэхүүнийг авсан бол хамгийн түрүүлээд ажиллуулахынхаа өмнө 20 минут 200 градус дээр доороос халах дээр 3 тохиргоогоо хийж агаад хуурай ажиллуулад үзэх байгаа. Тэгжээж үйлдвэрийн үнэрийг гаргаад эрүүл мэндийн тал дээр аюулгүй гэж болгож агаад бүтээгдэхүүнээ хийх боломжтой. За энэхүү бүтээгдэхүүнийг мөн бас нөгөө цэвэрлэгээний хором дээр хийж болно. Цэвэрлэгээний хором болохоор энэ дотор байрлаж байгаа гүнзгий листтэй хамгийн доотлын түвшин дээр байршуулаад 500 г ус хийж байршуулад 200 градус 20 минут дээр доор халах дээр байршуулна. За тэгээд одоо энэ тэмдэн наалдсан тос нь ууршаад ерөнхийдөө цэвэрлэгдэхэд бэлэн болоод твтэд гараад ирэх байгаа. За энэхүү шаршууг маань Ханза брендийн Boy B 607688 кодтай бүтэн тооч удирдлагатай нийтдээ 77 литрийн багтаамжтай шаршууга байлаа.